мандах нарнаас жаргах саран хүртэл мандам бодож явсан миний Монголын өвөг дээдэс морин төвөргөөнөөр дэлхийн цээжинд битсэн мядаршгүй цадигтай моритон монголчуудын түүх. Уурагатаг найдсан үдчидийн удам залгсан уяачдын үр сад огшон ярьсан өвгдийнхэн ухааныг өвлсөн уяачийн эрдэм. Өвгдээд сэсмэн өвлүүлэн үлдээсэн үндэснийх өв соёл минь оо. Мартан монголчуудын морь уух эрдмийг өвлөн авч яваа тод манлай алдарт уяачдын оролцсон уяачийн эрдэм реалити цуврал нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар галын зохион байгуулалт болон бүрэлдэхүүнийг танилцуулах болно. Та бүхэн манай нэвтрүүлэгтэй хамт байгаарай. Энэхүү уяачийн эрдэм хэмээх энэхүү сайхан цуврал нэвтрүүлгийн хамт олонд амжилтыг хүсээд мөн энэхүү нэвтрүүлэгт бас урилгаар оролцож байгаа аймгийн алдарт уяач Галсангийн Болдбаатар, Монгол улсын алдарт уяач Нямын Баттуур тэрэгтэй галын хамт олонд нь их амжилтыг хүсье. Тэгээд та бүхний уйсан хурдан хурц хүлгэн морд цэнгэр хашаа цэнгэлт хүрээлэн төв асрын өмнө мөнхөдтэй зогсохын сайхан өрөөлийг зөгнөн бэлэгдээд Монгол ардын уртын дуу урт сайхан хүрэн имэх сайхан дуугаар Айдууны цэнгэр хадагны мялаалга өргөн төвшүүлье. За манай ерөнхий уяачаар болохоор Галсангийн Болдбаатар гэдэг манай найз байна. За энэ Цахоо аймгийн Алдран сумын Ариат Чимбутын Болдөрд нэгэд бас манай найз байна. За энэ Уранга аймгийн Тогомоо ширийн Босоо Болд гэдэг залуу байна. За тэр Төв аймгийн Лөөзүм хараад Батчаргалын Батсангэл гэдэг бас манай найз байна. За энэ болохоор бор үетертэй бас нэг анги Баянгор аймгийн Бууцхан сумын Ариат Цэдвийн Асан буян гэдэг залуу байна. Баянгор аймгийн Бууцхан сумын Ариат Биндрээгээ Бацнаа гэдэг бас ах байгаа. Арангаа аймгийн Өндөрлөн сумын Ариат Лавгжой Отгон Баатар гэдэг бас нэг залуу байна. За Дундгой аймгийн Ариат Нямбугийн Баямг гэдэг ах бас байна. Энэ жил бол нэлээ өнөр өтгөн байгаа. Монголын зөв соёлыг тээж яваа гэх юм уу яач галын хамт олонд одоо галын хамгийн сүүлд сотгон гишүүний хувьд бол одоо та бүхэндээ бүгдээр нь бас аз хиймэр аз жаргал сайн сайхан бүхний өсөөр өгөөд бас миний зүгээс бас нэг хүндэтгэл үзүүлээд нэвтрүүлэгт нь бас амжилт хүсээд энэ бэлтгэлийн жиртэй нэг гарын бэлэг бэлтэж ирсэн. Ханлыг гэвэл хазаараа гэдэг. Тиймээс одоо хазаар болон бугууд энэ бугуулч одоо жирийн малчны нэг энгийн хэрэглээ боловч одоо монголчуудын одоо морин цэрэг болгонд одоо байж тээж агуулж явж исэн. Одоо Батханы цэргүүдээс одоо Европын цэргүүдийг одоо бүр халмаар болж исэн ийм түүхтэй байждаг юм билээ. Тэгээд бугуулаараа одоо авах юмнуудаа бүгдээрнгийн аваад арга мөнгөлгөө хазаарлаад тэгээд айдууны одоо их шиг сонсоод тэгээд айрагдаа төрүүлээд ирэхдээ зэрэг хадгаас үгээрээ гэсэн бэлэгдэлтэй байгаа шүү. За ингээд манай гал уяанаас жил болгон туслах уяачтай нэг машин бэлгэлдэг байгаа. Энэ жил бол манай энэ Эрдэнэ одох дүү энэ машины эзэн болж байна. Ингээд эрхэм дүүдээ уяачийн эрдэм сайн шандан суралцаж хүлгэн мордоо саа уяараа гэж хэлээд энэхүү бэлгийг гартуулъя. За баярлалаа. За амжилт хүсье. Баярлалаа. Хичээгээрэй. Машин аваад.
За машин оноо. Тохоо ангалгаа манай ингэж тий. Нэвтрүүлгийн ерөнхийвийн тэтгэгч, үндэсний бүтээн байгуулагч Color Stage компани. За бид бүхэн бол Ахтэрдэн хүлэг гал дээрээс яг одоо Ахтэрдэн хүлэг галын тэргүүн Өвөр ханган аймгийн Уян сумын угуул Ганбаатархтай ярилцахад бэлэмсэн байна. За өнөөдрийн бас уяаны ёслогоо нээлт бас сайхан болж байна. Энэ өдрийн талаар бас ирэхэд ярив тий. За өнөөдөр ёслогоо сайхан болж байна. Ингээд өвлийнхээ хаврынхаа уяанд бэлдээд ингээд нэг ёслогоо хийдэг. Тэг өнөөдрс дулаах сайхан өдөр байна. Тэгэхээр ерөөхдөө яг сэдвийн хүрээнд гал уяаны зохион байгуулалт гэж яг юу гэрээд байна? Таны хувьд одоо гал уяаны тэргүүн хүн те. Тэгэхээр одоо яг энэ гал дээр нийт хэдэн туслах уяач, яг хэдэн хашаанд яаж яж мориод хижээж байна? Хэдэн уралдаанч хөөхд байна? Эдгээрийг бас ярив. Гал уяаны талаар ихээр манайхан одоо буян тогтох гээд уяач маань уяулж байгаа 12 3 хүн байна. Тэгээ энэ хүмүүсийн маань туслах уяач зэрэг нэг хүн дээр нэгээс хоёр туслах уяач байна. 20 гаруй туслах уяач, 20 гаруй унаач хүүхдийн бүрэлдэхүүнтэй нэг уян морд нэг 150-аас 200-аад мор уяад нэг гал уяа гэд явж байна да. Гал уяаны зохион байгуулалтын талаар гэхээр бол нэг нөгөөгөө нөхөөлөгчээр энэ олон хүмүүсийн олон гашаа, олон морд энд одоо пойнт маань ингээл тойрол 5-6 гашаа байгаа. Тойрол зөвлөөл туслах уяач нар нь гардаж ажиллаа хийгээл тиймэрхүү зохион байгуулалттай явдаг та. За тэгэхээр галынхан одоо энэ зохион байгуулалтаас явхаас гадна нийт одоо яг тэргүүлэгч гишүүд уяачт маань өөрсдийн гал уяаныхаа бас үржлийн адууг бий болгож унган тамхтай адууг цусийн наадмууд ер нь харигдуулж байна. Танаа гал уяа ер нь үржлийг ер нь хэрхэн яаж хийж байна? Манай гал уяа дор бүрнээл өөр өөрсдөө адрахтай. Тэгээ англ араб гэдэг бас бүрнээ адрахтай байна. Манай боёнти манай хоёрын хашаанд нэг хоёр англи дотор хоёр араб азраг байна. Тэгээд дор бүрнээ өөрсдөө нөгөө галын гишүүд маань гүү тавийг үл тавиал. Тэгээд төлөө аваад. Тэгээд туслах уяач нар маань гүү тавьж байна. Унаач хүүхдүүд маань гүүтэй бол гүү тавьж байна. Тэгээд тэд нар нь гайгүй төл гарвал гал дотроо хордлож байгааг нэг нь хөдөлж авд юм уу? Тэгээ нэг амьдралыг дэмжээл явуулчихлаа. Өнгөрсөн оныхоос олд амжилт галынхаа бас нийт одоо бүсийн наадмуудаас сайраг төрөв авсан тэр амжилтуудаас дурдвал. Өнгөрсөн жил чи бид нар ховдод оролцсон, сэлэнгэд оролцсон. Тэгээд 2 төрөв 5 хариг авсан амжилттай оролцсон манай гал уяа. Ховдын баруун хязгаарт очиж адрав төрүүлсэн, шүтлэн төрүүлсэн, их мөр аригдсан, хязгаал аригдсан, шүтлэн аригдсан. Сэлэнгэд нэг хөрөө эрлээс дунднаас амуу зүтсэн байгаа. Ийм амжилтад оролцсон да. За Баханга дүүрэгт ер нь таны хувьд хизээ ирэв? Баханга дүүрэгт 18 онд ирсэн. 18 оны өвөл 19 оны ихэр шхуул ирсэн дээ. За ирээд ерөөсөө анханасаа шууд Ахтэрдэн гал нэгдээл энэ газар дээр ерөнхийдөө сарвч хүчээгээ морд авчирсан уу? Тий, ирээд Ахтэрдэн гал хүлэг гал таа ороод тэгээд хамтраал найз нөхдөдөө бөөндөөний гал уяа болол сүүлэн тэргүүнээр сонгогдоод тэгэл
наацтайгаа хамтраад ингээл явж байна дөө. Зөв. Энд одоо нөгөө бид нар нэг хааныг ирдэг тэгээд туслах уяач унаач хүүхдүүд маань амьдраад мэдээж ажил хийж байгаа энэ хордон буйнд хүч хөдөлмөрөөр зориулж байгаа хүмүүсийг тав тухтай орчинд амьдрах орчин, ажиллах орчныг бүрдүүлж амжилт гарах гэж боддог шүү дээ. Яг зөв. Хамтын хүч тийм ээ. За энэ дээр ерөөсөө гэрлүү орж ирэхэд таны нөгөө саар лазарганы медаль энд харагдаж байна. Бас энэ медалуудынхаа талаар одоо энэ хамгийн олон медаль авсан энэ 12 алт байдаг хаа тий. Саар лазарга. Тий, саар лазаргынхаа бас олон амжилтын талаар медалууд бас энэ одоо манай аавын саар лазарганы медаль байгаа. Дорн аймгийн Баян улс сумын унгаа хатуу тэгээ Өрөнгө аймагта бас олон төрөж харигдсан да. Одоо төлөвд нь хордолж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, худалдаа үйлдвэрлэл, барилгын салбар тэргүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч Apes Group. За энэхүү манай Уяачин Эрдэнэ нэвтрүүлэг Улаанбаатар хотын 14 дугаар хороогийн Үлзий торгуулаас хүрч байна. Өнөөдөр манай Наран хөлөг галын гишүүд өвлийн адаг сарын шинэ 23-ны өдөр буюу баруун өдөр мордоо ясалж энэ ахаар өвлийн хавьяаны нээлтийг хийж байна. Энэхүү Скотрамын Эрдэнэ цагаан самын угуул Нүдэлчин групп ерөнхийлөгч Наран хөлөг галын тэргүүн Шүртэн хамсранд та бүхнийг уулзуулж байна. За та сайхан үйлжиж байна уу? Сайхан үлдсэж байна уу? Сайхан үйлжиж байна. За өнөөдрийн манай сэдвийн гол зорилго бол одоо энэ гал уяаны зохион байгуулалт, гал уяан дээр нэгч нэмэр мал уйдас ойж байна. Шинээр туслах унааш нар хүмүүстэй энэ талаар та бас манай хүчтэй ярьж өгөхгүй. За бид хэд бас дөнгөж сайхан ингээ нар өдөг гэж энэ сайхан галыг байгуулсан. Уяач маань бол мөнх Эрдэнэ гээд сайхан залуу уяачтай. Бид нар ингээ дөрвөн туслах уяач байна. Дөрвөн унаач хүүхэд байна. Галын одоо бас бид нар хамт галын гишүүд гээд бас дөрвөн сайхан ингээд галын гишүүдтэй бид хэд ингээд энэ галаа байгуулад энэ жил ингээ үйл ажиллагаагаа явуулаад байж байна да. Энэ жилийн одоо бүсийн наадмын амжилт гэдэг юм. Энэ жилийн ер нь наадмын амжилт олддог дүгнээд ярил. Тий. За ер нь бол өнгөрсөн жил бол та бүгд мэдж байгаа тийм ээ. Улсын баяр наадмаас зохион байгуулагдагаас хойш бол улсын хэмжээнд бол 3 бүс зохион байгуулж уралдсан. Манай галынхан бол төвийн бүс Сэлэнгэд очиж уралдсан. Сэлэнгэд бол манай галын одоо гишүүн бол Чөдөр Эрдэнэ хээр хазар гол одоо эрлэлцэн дээд насанд бол одоо ингэж айргийн таваар. Тэгээ манай бас Төмөн үлцгийн зэр дазраг төрүүлсэн тийм ээ. Галын тийм амжилттай бол бид бүгд бол бас төвийн уралдаанд бол манай гал бол сайхан оролцсон. Харин сүүлийн үржүүлгээр нь яаж хийж байна да? Тийм ээ. Тэгээ манай одооны үржүүлгийг бол би бас 10 жил одоо үржүүлэг хийж байна. Ялангуяа англи араб базаргаар. Би өөрөө Скотер аймгийн уугуулган. Скотер бас унган сайхан гүүнүүдээр манай үржүүлэг бол бас үр дүн гарсан бас улсад манай үржүүлэг үр дүнд бол их мөр төрүүлсэн. Дараа нь эрлийсэн дунд насанд бол миний бас саарл үр бас төрүүлж исэн. Тийм бас улс өсөөс бол нийтдээ бол манай унгаа дундас бол 20 дадуу бол орсон бит. Ер нь гал уяаны нээлтийг ер нь бар өдрөө яслах хэрэгтэй юм уу? Өөр өдрөө ясалдаг юм уу? Ямар учиртай юм бэ? Янз бүрийн өдрүүд ясална л доо нохоо, гахаа өдрүүд л ясална. Яг өнөөдөр сайхан цагаан бар өдөр өртөө ясаллаа. Ер нь тэгээд мөр эмзэг идэж ярьдаг учраас одоо хүмүүсийн засал ном хийлгэж лам уурга авчирч одоо ингэж жилийнхээ авьяа одоо мөр малаа даадгаж хүүхдүүдэд даадгаж өөрийгөө даадгаж ингэж зан үйлтэй баг. Танд ер нь тэгээд уяачнд бас нэг тиймнээс сэрэлдэж гэдэг юм уу? Тиймнээс тэгж хурлахгүй ингэж болохгүй бас тийм ер нь юм байдгүй. За яг үнэтэй жайг гэдэг нөгөө тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг нөгөө уяаны юу байгаа л да. Тэгээд өнөөдөр сая өдөр мөрдөө яслаад мордч нөгөө эмзэг юм чинь тэгээд нэг мордоо сайхан яслаад номар сайхан уншуулад энэ сайхан өдөр тэр 7 настай мордныхаа том момыг гаргаад
ингээд бүх юмаа сайхан бас тэгшлэх гээд ингээд өдрийн сайн өдөр мормол ясаллаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, үндэсний бүтээн байгуулагч Тайгмалтай групп. За үзэгч та бүхэнд Уяачин эрдэм цуврал нэвтрүүлгийн Гал уяаны зохион байгуулалт сэдвтэй дугаар маань үргэлжлэн хурж байна. За энэ удаад та бүхэнд ардын хувьсгалын 96 жилийн үндэсний их баяр наадамд хурдан хул морь аман үзүүнд хурдлуулсан Төв аймгийн Эрдэнэ санд сумын угуул Мөнх Зориг ахтай ярилцахад бэлэн болсон байна. За Мөнх Зориг ахын хувьд бол цэцээгүүний хөлгүүд галын тэргүүнээр ажиллаж яг одоо энэ үндсэн галын зохион байгуулалтыг бол дэлгэрэнгүй ярих ийм хүн байна. За тэгээд ах сайхан үлжиж байна уу? За сайхан үлжиж байна. Та сайхан уу? Сайн явж үзгээөө. За сайхан үйлжж байна. За Гал уяаны ерөөхдөө зохион байгуулалтын талаар бас нэг дэлгэрэнгүй яриад нийт одоо хэдэн үний хэдэн морь байна. За манай Гал уяаны бүтэц зохион байгуулалтын хувьд бол мөн бусдын адил сайхан одоо галын тэргүүн, уяач, туслах уяачд, уралдаанч хүүхдүүд тэгээд арын албанд ажиллаж байгаа жолооч, тогооч гэх мэтийн одоо олон хүний бүтэц зохион байгуулалттай байд юм аа. Хурдан мод уйж сойхот уралдаан наадамд бэлдэж одоо хөлөг морьдоо уйхад одоо бүгд бол багийн зохион байгуулалттай байж нэгдсэн сайхан зохион байгуулалттай байж аливаа нэгэн амжилт гаргахад бас төхөн байдгийг байна гэдгийг бид бол ойлгож байгаа. Тэгээд ер нь бүгд л одоо Гал уяаны залуучууд санаа зорилго нэгтэй хөлөг морьдоо сайхан энэ тэндээс уйж сойж шилж сонгож авч одоо баг бүрэлдэхүүнд Гал уяанда одоо нэгдэж байна да. Манай Гал уяанаас Дорнот аймаг, Дундгов аймаг, Хөвсгөл аймаг, Алхангай аймаг, Төв аймаг гэх мэтийн одоо газараас ирсэн сайхан залуучууд газрын л одоо хурдан хувцуулаг морьдыг сонгон шилж сойгоод улс усынхаа наадамд төмөн олноо баясгах Монголын хөлөг морьдыг одоо алдаршуулах энэ сайхан үйлсд одоо тэгээд зүтгэж ажиллаж байгаа манайхаа. За Гал уяаны зохион байгуулалтанд бол одоо уяач ол их голлон үүрэгтэй. Уяачийн эрдмийг бид одоо үргэлжлүүлэхийн тулд уяачтай одоо бас сайн хөлөг морьдоо одоо хангаж бэлдэх нэгдүгээр зорилго байдаг. Хоёрт нь тэгээд авчирсан хөлөг морьдоо одоо тэжээж ажил бэлтгэлийг хангахад одоо санхүүгийн бэрхшээлгүйгээр бас байх шаардлагатай гэж үздэг. Хөлөг морьд минь одоо бас Гал уяаны гол бас нэг гишүүн шүү дээ одоо ер нь бид бол тэгж үздэг юм аа. За ингээд өнөөдөр л нийт туслах уяачд гэхэд нэг 4-5 залуу байх шиг байна тийм ээ. За энэ уяачд маань бол одоо өөрсдийн жинхэнэ дург хүслээрээ одоо тодорхой хэмжээний зорилго тавьсан. За энэ Монгол Улсын алдарт байж Гүр Базрын Махт Эрдэнэ гэдэг хүний уяаны эрдмийг өвлөж цаашид одоо энэ их том өв соёлоо тээж үлдэх ийм одоо чухал үүрэгтэй залуус байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд туслах уяачдын талаар бас ярив. Модовын эрдэм гэдэг бол одоо альва юм суралцаж өвлөгдөж дамжиж ирдэг байдаг. Манай өвгдөөц ч одоо дэвтэр үеэсээ хөлөг морьдыг сайхан сонгож шилж уйж сойж ирсэн байдаг. Энэ уламжлалыг бас манай залуучууд сүүлийн үед их сайхан эзэмшиж байгаа. Морь уйх гэдэг бол одоо сүүлийн үед бол тусгай тийм сайхан мэрэгжил болсон одоо эсвэл энэ морь уйж одоо ажил амьдралаа залгуулж байгаа. Энэ уралдаан хүүхдүүд байна, туслах уяачд байна. Эдгээр чинь ингээд 3-4 жил сайхан туслах уяач хийж байгаа. Тэгээд өөрсдөө бас дундуур морь уяад суралцаа. Тэгээд дараагийн залуучуудынхаа морийг уяад тусдаа гараад ингээд амжилт гаргаж байгаа тод сайхан жишээнүүд зөндөө бий дээ манайд. Тэгэхээр энэ морь уйх эрдэм гэдэг бол заавалч өвлөгдөж явах тийм учиртай юм байна да. Тэгж л бодох юм. Морь уйхад хамгийн чухал зүйл бол бас хүүхэд. Тэгэхээр энэ хүүхдүүд маань өөрсдөө яг хүслээрээ морь унаа явж байгаа. Бас их талархаж байгаа. За энэ морь уралдаан хүүхдүүд бол маш их чухал юм байд юм аа одоо. Морь унах хүүхдүүд бол өөрөө бас тийм Монголоо гэсэн сэтгэлтэй, бие хаан чангарчихсан, морь унах хүсэл зорилготой өв уламжлаа аваа явах тийм сайхан сэтгэлтэй хүүхдүүд зөндөө бий. Энэ хүүхдүүдийг бид хүүхдийн байгууллагатай сургуультай эцэг эхтэй гэрээ байгуулад эрүүл мэндийн даатгалд нь хамруулад тэгээд морьдоо унуулдаг.
Тэгээ мод дунжаах явцад нь бид бол дулаан хувцс комбинзон хоол унд тэжээл витаминаар бас адилхан л хангаад явдаг. Тэр хүүхдүүдийг цог золбоотой эрүүл саруул байлгах нь бас чухал шүү дээ. Энэ дээр бидээс бас тусгайлан анхаарад энэ хүүхдүүдтэй орон сууц түрээслээд аваад өгсөн. Тэгээд түрээсийнхаа орон сууцнд байгаад одоо хувцснуудын сайхан жигд хувцслаад хүүдэнд нь бол сайхан дулаан хувцастай, зунд нь бол тэгээд жигд сайхан хувцастай, хоолунд сайтай. Энэ сургууль соёлынх нь нийгмийн асуудлыг шийднэг, арга гэрүүлтэнд туслана. Одоо хурдмор унснаар бас арга гэрийнхаа амьдралыг аваа явж байгаа хүүхдүүд ч байдаг. Эцэг ихтэй, ах дүү нартай үлгэр дуурайлуулсан, сайхан барилдад ноцолдоод бие хаан чангарчихсан ухаан санаа саруул сэрэг сайхан болдог. Мод улсын давуу тал бол их шүү дээ юу. Энэ уламжлалыг бол манай гал уяаныхан бас нэлээд анхаарч авч үздэг. За ингээд та бүхний ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Уйж байгаа хүлэг морд нь хурдан, уралдаанч хүүхдүүд нь цог золбоотой олон одоо улсын баяр наадмуудад түмэн олноо цэнгүүлж өв соёлоо үн удаан олон жил тээж хадгалж өвлүүлж явах болтугай. За ерөөл сайхан бат авшгэ. Тэгээд Монголын нийт одоо хурдмор сонирхогчд та бүхнийг хүлгийн цагаан хэмээн мөнгөд дэвэх болтугай гэж нийт галынхаа тэргүүлэгч гишүүдийнхээ өмнөөс баяр хүргэж байна. За баярлалаа. За энэхүү үзэгч та бүхэн Хуяачин эрдэм цуврал нэвтрүүлгийн дараагийн гал уяатай холбогдож сэтгэл яриа болон үйл явдлыг хүлээн авч үзнэ үү. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч үндэсний өв соёлыг дэмжигч Asian Road компани. Дамби ясан бахна ясан хоошаа. Lama sanza chatan za chayamalla jan chavardo dane japso chan dage jan so chavan dage dolo vanjar sanjana vrasha lama sanza chatan za chognam da jan chavardo dane japso chan dage jan so chavan dage dolo vanjar sanjana vrasha sanza chatan za chognam dana so soma chega sote lama sanda darna ve dawa jana chawa jan jave danam da na save to boya da chahardan janam 남도마동 산조로 자에 차남머 생금불라 멜라 산도남바 산도선도네 외다는 산다고엔 소사 매정과 선정과 단도 송고대가저 나몰마마야야 에마마 상가고는 나소 아와나마산다라마나 샤와장보로 도란도라고도다는 베레서 샤와나 담베던베다나마 달러네 할다는 베레다는 보라 저저와 산대 여세랑과 굴라는 보스로 외는 저도란다는 베랑 굴라다네는 바다와나 상게나와는 거다 전조란 바나와 나나는 베조던돈도라 던던던던 저자와던 산제나 소와 담바라데란 자타 메레요라 다는 거라 더보던 나사라던 너를 원다는 거라 원도 여자와서 사에 마와라 자와도도 Үлгийн адыг саруулж өнөөдөр мороо ёсол. Өнөөдөр ч туулаа шаргас туулаа өдөр гээд мороо ёсол чи сайн өдөр гээд. Одоо цагаан сарын морь дурлах болохоор наан мороо ёслохгүй. За морой ёслоод одоо ингээд сайхан нам хургууд ном уншаад ингээд сууж явах зэрэг та юу гэж дотроо бодож залбирдаг вэ? Өнөөдөр морь маань их хурдан багаас хүүхэд маань бүрэн бүтээр сайхан надаас аль гэж залбирж идэг шүү дээ. Бас ламбагшаас асуухад энэ морь ёслох гэдэг энэ зан үйлийн тухай бас манай үзэгчдэд тавчхан ярьж өгөөч ээ. Ямар ном айлддгийг. За энд одоо сугалсан хүмүүс ямар зүйлийг бодох ёстой вэ гэдэг. За тэгээд өнөөдрийн энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Монголчууд дээр үеэс морийг одоо молор эрдэнэ хэмээн хүндэлж ирсэн. Тэгээд морины бурхан болохоор дамдан бурхан байдаг. Дамдан янсаг дамдан гэж бурхан байдаг юм аа. Тэгээд
Морины ёслогоонд бол Дашчурын сан, Дамдын ян сан, тэгээд Адууныхаа сан уншдаг. Хүүхдүүд барцад саадгүй байх. Тухайдад бас хүүхдийн ном уншдаг. Загц сүмж хэмээн, загц сум бомчин гэдэг номнууд бас байдаг. Барцад ламсал гэж бас номуудыг уншдаг юм аа. Тэгээд дээр үеэс энэ сайхан морь ёслохоог сайн өдөр харж бас хийдэг байсан. Бар юм уу, туулаа өдөр ер нь голцоо гарч ёсолдог морь. Тэгээд дээр үеэс одоо олон түмнийг баясгасан ийм сайхан эр хүний камерыг дээшлүүлсэн ийм сайхан яасан морь гэдэг чинь бол тийм сайхан сүл камертай амтлал да. Эр хүний камерыг дээшлүүлж яадаг. Эр хүнийг бас цог золбоотой болгож яадаг. Энэ сайхан олон түмнийг л баясгуулсан тийм сайхан юм шүү дээ морчин. Монгол соёлыг дэмжигч, үндэсний үйлдвэрлэгч Супер Мимо. Хулан хонгорож үсэлгэн үсэлгэн нас чурдалгэн хонихондаа үсэлгэн хөвчи хангайда эрдэлгэнэ хамаг Монгол нэрэн төгсөн зүйтэй Хөө мандалгал маань 2004 онд 4-5 гишүүнтэй байгуулагдсан бол одоо 20 гаруй гишүүнтэй бас Монгол улсынхаа нэлээд том галын нэг болсон байна. Тэгээд сая өнөөдөр энэ сайхан өдөр бид нэр манай Хөө мандалгалынхан маань хаврын уяага их л одоо мордоо ёсолж байна. Өнгөрч буй 21 онд яг хаа цар тахлын улмаас улсын наадмыг бол орон даяар хийгээгүй боловч 8 сард бол одоо 3 аймагт Сингапурын тогтоолт бүсийн наадам хийсэн байгаа. Тэгээд манайгаал уламжлалтаараа бол бүстэй хуваагдаж 3 хуваагдж оролцсон байгаа. Тэгээд нийт нэг 14-5 айраг төрөө хүртээд 90 бэрээ улсын хэмжээнд 2 дугаар айрт орсон байгаа. Уяаны бүтцэхэд яг галуудтай ерөнхийдөө адилхан төрийн бус байгуулга, ашигын төлөө бус. Тэгэхээр их баяр гэдэг тод мандаа уяачтаар одоо суурилсан гэх юм да тийм гал шүү дээ. Тэгээд энэ гал уяа босноор одоо нэгийнхээ дуцаг нэгнээс нөхөж тийм ээ. Одоо нэг ажлыг хийхэд зард мөнгө хуваагч гэдэг юм уу? Тэгээд ер нь бол нэлээд давуу талтай л да. Манай гал бол бас 20 гаруй гишүүнтэй учраас уягддаг морины тоо бол олон. Жилдээ бол нэг 300 гаруй морь барьж авч үйдэг шүү дээ. Хөвлөмийн хашаанд хийжээдэг шүү дээ. Тэгээд 20 гаруй хүн байдаг учраас одоо хүний морины тоогоор нэг хүн дээр 2-оос 3 туслах байна. Туслах яаж байна. Тэгээд мөн тооны хүүхдүүд байна. Ингээд ирэхээр ч юм бол манайх чинь нэг яг бүгдээрээ нийлэх юм бол бас нэг 100 шахуу хүн хөдлөн шүү дээ. Дончин бол одоо нийтээрээ ингээд явахад бол бас нэлээ нөсөрдөө бас гал шүү. Морины хүүхдүүд дандаа л өөрийнх нь дураар шүү дээ. Хүчээр алуудаад авчираад ажил хийлгээд байгаа юм ердөөсөө байхгүй. Энд чинь утсан холбоо хөөсцөн бүх хүүхэд гар утастай алуудаад зодоод нүдээд ажил хийлгээд байвал уцтаа нь аав ээж нэрээд аваа явчих шүү дээ. Ердөөсөө тийм байхгүй юм чинь дандаа таньдаг хүн найз нөхөд ах トゥ гийнхээ хүүхэд тийм ээ. Ингээл нэг нээсээ сургалаад ингээл морь ондог хүүхдээ сургалаад авчираад тэгэл муухан морь ондог хүүхдийг шууд авчираад урлаанд тавихгүй шүү дээ. Баян дасгал сургуулсан дээр хийлгэж байгаа. Тэгээ нэлээ 1-2 жил морь онсон хүүхдүүд наадамд чигсэн шүү дээ. Манай гал дээр. Юусоо шууд ингээл аль хүүхд авчираад хордон морин дээр тавиад шууд явахгүй. Дандаа бэлтгэл хийлгэж байгаа. Монгол өв соёлыг дэмжигч Монголын анхны онлайн малын эмийн сан Манлай цэгийн.
Өнөөдөр бас Монгол түмэн одоо морь ёслох өдрийг бол одоо хамгийн сайн өдрийг одоо морь ёсолдог гэдгээ ер нь чи хувьд ер нь ямар өдөр морь ёсолдог юм бэ? Яагаад? Би бол ер нь яг нохоо өдөр баг ер нь аль сая өдөр нь л өнөөдөр яг нохоо өдөр юм байна. Тэгэн гараад морьдоос уйж байгаа юм чи морьдоо ёсолж гээд морьдоос ёсолж юм. Нийт тэгэхээр хүмүүс ёсолж байгаа шиг байна л та. Ер нь энэ Монгол хүмүүс одоо бас нэг яг морь уйж яхад нэг ийм имийг цэрлдэг, тийм имийг цэрлдэг юм уу? Бас нэг морьч их эмзэг гэж ярьдгийг шүү тийм ээ. Ер нь уяач хүн таны бодлоор та ер нь юу цэрлдэг, юу ер нь болохгүй за нэг тийм ч болдгоо юм да. Тийм байд. Надад бол тийм нэг махтар байдаг шүү. Тий. Тий. Тийм махтар гээд тэр болохгүй нь болохгүй гэдэг шүү. Гайгүй л гэдэг шүү. Тэгэхээр энэ хөдөө сайхан нутагт нь өөрийнхөө таавар тийм ээ энэ адуу мал аж ахуй эрхэлж байгаа энэ сайхан өв соёлоос таашаал авах бас нэг зүйлийн нэг нь бол энэ хурдан морь байна. Тэгээд одоо бидний хувьд бол сэтгэл зүтгэл тийм ээ одоо сонирхол зан чанар бүх юмараа ингээд нийцсэн нэг хэсэг бүлэг хүмүүс ингээд хамтдаа нийлээд энэ Монгол улсын манлай үечийг бараадаад ингээд морь малаа уйлаад ингээд явж байгаа. Та одоо энэ гал дээр хэдэн морьтой байж шил энэ жил уйгж байгаа. За ерөнхийдөө одоо бол нэг морьтой байгаа. Удахгүй ерөнхийдөө Аранга өндөрланд бас тижэл эдлэгэнд явж байгаа морьдууд бол ирнэ. Тийм байдалтай байна. Өөрийн чинь одоо ингээд шавнарч гэдэг юм. Өөрийн чинь туслах уяас танаа галд ичний хүн байдیں۔ яг туслах гэвэл 5 хүн. За туслах байж. Эдгээр ч одоо өөрсдөө морьттой тийм ээ. Нэг 4 5 одоо нэг бид 5 6 дугаар маань гэдэг чинь тэрний морь нэгээр нөөсд авцсан. За. Тэгээ тэндээсээ тэр компаниас өөрсдөө цалинжаад явдаг. Бүгдөө тогтмол цалинтай. Одоо манай санжаа гэхэд одоо хүүхд тахтал морь унжсэн. Тэр жишээ тий. Тэгээ одоо дүүр бас морь унаад байж манай мега. Тэгэл манай Болчко гэдэг одоо 2 хүний морьтой. Тэгээ 2 нас цалин аваа. Энэ маань бас 2 хүний морьтой. Одоо өөрсдөө гэсэн морьтой. Цалин аваа. Цал бүгдөө тогтмол цалин аваа. Нэгсэндээ тэр компани ажилтан гэсэн. Тэр компани ажилтан яг тэр компани одоо цалин хийцээ буун бүгдийнх нь тэнд дансан очсон байгаа компани дээр. Тэгээ тэндээс цалингууд нөөстэй яаждаг. Хүний хүүхдэр ингээ морь унуулна шүү дээ тий. Одоо яг ямар ч айлын хүүхд байж болно. Тэгэд одоо нэг хүмүүсийн нэг нийтлэг ойлгоод байгаа юм л нэг ядуу айлын хүүхдийг авчираад тий. Морь унаад гэдэг ингээд ингэдэг. Би бол яг дотроо хөсөж зөргийнхөө үүднээс ундагч байдаг баг. Хүчээр унуулдаг тийм бас байдаг юм уу үгүй юм. Ер нь танай галд одоо яг хідэн морь уралдаанч хүүхэд байгаа. Тэгээ энэ хүүхдүүд ноц биш бол ямар цалин авдаг юм. Манайхд бол одоо тэгээ заавал нэг ядарсан ядуу хүүхдийг ингээд тийм үү. Энэ цалин өгөөд энийг авах юм байхгүй. Одоо манай тэр босоо хүүхдүүдээс өөрсдөө морь унаад уралж зарагдуулаад явж байна. Ер нь дандаа урд нь манайхаас өөрсдөө хүүхдээ анх морь унжсэн. Нэг дүүн дэр юм тийм ээ. Өөрсдийнхөө дуртай тийм ээ. Хүчээр бол энд л одоо нэг хүмүүсээ ойлгож байгаагаар бол одоо цалин өгөөд юм өгөөд уралж байгаа ийм л хүүхдүүд байхгүй л дээ өөртөө дуртай. Тэгээ өөртөө эндээс цалингаа тогтмол цалингаа авна. Дээрээс нь манайх галч юм бол нэг ийм юм бол яг дотроо өөртөө энэ л яг бусдыг бол мэдэхгүй. Манай гал бол яг одоо энэ хүүхдүүд өөртөө урамтай. Эднээс яг ингээд өөрөө нэг 500 тийм ээ. Тогтмол цалингаа авна. За 800 шатна авна тийм үү. Янз бүрийн тогтмол цалинтай нээж автаар ярьсан юм а хийгээл тийм ээ. Тэрийгээ бол тогтмол сар байна. Тэрнээс гадна манайхан ч одоо уралдсан наадам байна шүү дээ. За. Наадмынхаа одоо энэ хүүхдүүд манайхан хүүхдүүд бүгд мэднэ. Тэрэндээ ч өөрсдөө орцсон. Сангийн сангаас 20%. За. Хүүхдүүдтэй өгдөг. Нийт тэр наадамд одоо нэг хүүхэд морь унаад төрүүлээд нэг мөнгө авна шүү дээ шагнал. Тэрнийхээ 20% шүү. Тийм одоо тийм нэг сая төгрөг авахд сая төгрөг авна шүү дээ. За. Тэгээ 20% 200 мянган төгрөг. Тийм. Надад ч өөрсдөө мэднэ дорой тоолно. Дорой мэднэ. 20% бүр сурцсан. 10 сая төгрөг бол 2 сая. Тий 10 сая төгрөг өгөх юм бол 2 сая төгрөгийг авна. Одоо энэ тэмдэгч уралдах. Цалингаа заавал цалингийн өгж байгаа юм чинь гэх юм байхгүй. Энд чи өөртөө тэгээд тэднээсээ манайхан чи өөр хүүхдүүд чи урам орчдаг. Тэгээд бас аригдлаа өөртөө бас аригдл төлөө. Аригдул нэгсэндээ одоо ажлаа сайн хийвэл нэмэгдэлтэй гэсэн үг. Тий.
Тэр жил одоо би баян цагаатч уралдаад тэгэхээр өөрөө очсон байсан тийм. Тэгсэн нэг таяш юм. Манай обигээ нэг 100,000 төгрөг өгсөн тийм үү. Тий. 100,000 төгрөгийг 20,000 өгсөн байдаг тохой. Наваа тэгсэн буцаж явахдаа ямарсан би хойныгаа талыг авъя гэсэн юм. 20 авъя тийм ээ. Манайхан бол тийм чигээр сурцсан бүгд тийм. Шууд нэг чинь тийм ээ. Тий. Тэгэхээр энэ чинь бас хүүхдүүдийн өөрсдийнх нь одоо манай эдгээр бүгд мэдэн шүү 20% аав. Туслахад бас өөрсдөө одоо өөрсдийнх нь мөрд айр гэх юм бол одоо ингэж байгаа мөрд айр гэх юм бол шангилгын сангаас бас өөрсдөө хувь аав. За манай Васка одоо шилбэл хэдэн өргөн сая авдаг үү? Би нэг сарда сая гарна гэдэг. Сая 600. Сая 600. Тийм. Яг одоо нөгөө хоёр хүний ямар ойлгосон байсан тийм ээ. Хариуцаал. Ер нь манай Васкач уугуул нутаг хаанах вүлээ? Би аранга өндрөл. За анх ямар зорилгын үүднээс энэ галд ирсэн? Би анх Улаанбаатар сурч боловсрч байгаад тэгээ Сүхбаатар анх гарч ирсэн. Тэгээ Сүхбаатарт байж байгаад тэгээ энэ ахудад ялцчихсан. Батгуун удаад тэгээд ирсэн. Тэгээд ирчихсэн. Морины үеэс сурах. Тий сурах. Одоо тэгээ ирээдүйд яаж хүний амьдрал тэгэл 10 жилийн дараа бас сайхан үеэ. Тий. Тэгээ өөрхөн дуртай зорилго гэл мармаа. Түрүү одоо Батгуун уяачийн хувьд ярьлаа бас нөгөө морь ингээл нэг баян хүмүүс ингэдэг тэгдэг гэдэл баян гиснээс биш үү? Одоо энэ нэг 60 70 морь тавж штэ. За энэ 60 70 моринд биш үү? Ер нь нэг одоо нэг ойролцоогоор нэг жилд нэг тэдэн төгрөгийн зардал гардаг маач гэдэг юм уу? Бид нэр тийм хүмүүст хөрөнгө оруулалт хийдэг юм аач гэдэг юм уу? Бүр наривчлах нэг моринд одоо ер нь нэг сард хэдэн бодлоо үүсгэдэг штэ. Одоо жилийн нэг хэрэгцээ тийм штэ гэдэг хэлдэг. Тэр тийм тооцоо байдгүй. Одоо яг бол нарийн бол гаргаа багцаа бодоход бол яг уу морд нэг жил одоо ингээд өвөл штэ. Өвөл үүсгэхэд нэг морд 150 бодлоо үүсгэдэг. За тийм ээ 12 сараас яг 11 сар гээд гаргадгээд авч ирнэ. Тэгээд 5 сарын 10 ногоо орохоор гарна шүү дээ. 5 6 сарын юм хугацаа л гэсэн үг тийм ээ. Тий, 150 бодлоо үсээд тэгээд хоногт нэг бодлоо гэсэн үг үссэн. Тий, хоногт нэг бодлоо үсээд шүү дээ. Оройдон 50 өдөр тусгаас нэг дахиад тавьчихна тийм ээ. Тэгээд ер нь бол энэ бас одоо эднээс манайхан ч нэгэд л одоо нэг 6 7 мянган бодлоо үсээ. Жилдээ жилийн хэрэгцээ. Нэгмөр бол багцаагаар бол ингээд одоо өвс хэвийг тийм ээ. Одоо тэгэл тэрний одоо гадаад олон жил юм орж ирж байгаа тийм ээ. Санисны ханд тийм үү. Одоо нэг жоохон витамин эрс үс алдахад өгдөг витамин энэ мэдээгээр багцаа бодоход нэг 4-5 сая төгрөг бол нэг мөрөнд доллар. Зөвхөн тэжээж хаврын хугацаа. Тэжээж байгаа мөрөнд хугацаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ 60 70 мөрөнд гэвэл бас нэлээд өндөр зардал гардаг. Тийм чинь хүн хүнд нь хуваагдаад яхаар ус тийм ээ. Энд чинь тийм бас нэг 7 нэг хүн чинь 5 6 мөрттэй тийм их хөл яах. Тэр нь бол бас яг нэрийн модод үзэхэд бас нэлээд юм гарна л та. Одоо бид нар өнөөдрийн сэдвийн яг сүүлчийн зүгээр үзэл бодлын энэ бол хүний үзэл бодолтой холбоотой. Одоо ингээд Монгол наадам нэг ингээд нэг юм бид нар нэг дөрөмтэй ингээд уралдаж байгаа шүү дээ тий. За яг эрт үеийн наадмууд бол Монгол мороор гэдэг бас одоо ингээд хүн бүхэн хурдны чиглэлийн олон улсын одоо уралдаанд уралддаг юм сонгол морь спортод уралдаг Англи, Араб гэдэг дэлхийн хамгийн өндөр хурдтай адуунуудаас оруулж ирээд Монгол улсад релизжүүлэг хийгээд энэ баг одоо 2000 оноос хойш гэдэг чинь 20 жил үндсэндээ баг болчихлоо л доо. За тэрнээс өмнө ч магадгүй байсан. Тэгэхээр ер нь ингээд чиг хандлага одоо ер нь яах ёстой юм бэ? Энэ бидний өнөөдрийн сэргээгээр уралдаж байгаа зөв юм уу буруу юм уу? Танихаар ер нь яах ёстой нэг юм. За энэ бол яг миний асуулт минийхээр бодоход бол энэ одоо төрүүлж тийм одоо энэ олон хүмүүсийн хөдөлмөр тийм ээ. Тэгээд бид нарыг бас тэнд бас цалинжуулж байгаа тэр хүмүүс байна тийм үү? 4-5 хүмүүс байна тийм ээ. Манай зүгээр гал дотор шүү дээ тийм ээ. Тэгээд яж хахад энэ нэг хамгийн юу нь болохоор одоо наадам шиг таны үрж асуулт тэр их хэцүү байна. За тий. Одоо тэгээд наадамд очиж гасуулчихна тийм ээ. Бүтэн жил ноцолт бэлдэж тийм ээ. Намайг байдгаа өгөөл тийм ээ. Хамаг байдаг цагаар бүгдээ бид чинь тэнд ч одоо ажил болгоод бидний ажил юм чинь тийм ээ. Тэгээд ажлынхаа үсмийг үзээ. Тэр нэг хойгоор урдуур тавих очиод уралдаад гасагдахгүй ч юм уу морч хойгоор урдуур тавих юм бол хүн бол харамсах сэтгэлгүй байна. Очиод гасагдчихлахаар чинь тийм ээ. Бас нэг харамсах сэтгэл төрөөд. Миний бодлоор одоо энэ дөрмийг нэг болгоод тийм ээ. Одоо яг л дөрмийн нэг. Тийм ээ. Одоо бол ямар дөрмөөр уралдах юм бэ? Ирлиз одоо яг метрж уралдана гэх юм бол яг метрээр барьдаг. Тийм ээ. Тэгвэл одоо тэгэл Монгол уралд үзмжээр гасна гээл ингээл тийм үү. Тэгэхээр янз бүрийн ингээд нэг одоо өөр өнцгөөс юм хийчихээ юм л та.
скул үзмжээс гасан. Тэгээ тэрэн дээр явах юм бол одоо энэ чинь одоо 4-1 биш болохоор таны мөр марцчихад тийм ээ. Миний мөр ижлэхэн байждаг. Таны мөр марцчихад одоо миний л ижлэхэн байж байгаа. Уяачны ус хоорондоо сүлд ийм тийм ээ. Миний марцсан байна. Миний хэвэл. Тийм ингээд урд нь бол бид нар уяачнаар нэг урд нэг юм байдгүй хойд ариг төрүүлээд баяр хөрлөгөөс одоо бас энэний мөр марцчихад миний мөр хасагддаг. Тийм хүмүүс ч бас тиймэрхүү болчиход шүү дээ. Өв соёл нь бас жоох ингээд минийхээ тарамдаг болоод шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр миний бодлоор бол яг дөрмийг нь одоо яг л нэг болгоод бол дасаа гэж бодож байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, үндэсний бүтээн байгуулагч Color Stage компани. За манай уяачин эрдэм нэвтрүүлгийн маань энэ удаагийн бас зочдтойгоо ярилцах үндсэн сэдэв маань энэ гал уяа түүний бас зохион байгуулалтын талаар ийм ярилцах сэдвтэй байгаа. За сүүлийн жилүүд одоо бас манай том сайхан цолтой уяачдаас олон сайхан хүний мөрдийг үж гал уяагаараа ингээ хамтдаа олон хүний хүч хөдөлмөрөөр бас хайрыг түрүү авах нь арай илбэг, амжилт гаргах нь арай илбэгдүү ийм одоо харагдаад байгаа юм байна. Тэгэхээр танаа уяаны хувьд одоо ер нь ямар хүмүүс байдаг вүлээ? Туслах уяачид, уралдаанч хөгтүүд гэдэг одоо ингэ бүлээрээ бас танаахан хүн бүл хэр олуулаа байлаа тийм ээ. Сүүлийн үед одоо бас гаргаж байгаа амжилт галын хамт олонны бүтээлээс бас сонсъё гэж бодож байна. За гал уяаны зохион байгуулалт гэж бас хоёр арай тусдаа л яригдах эдэлтэй. Тэгээ гал уяа гэж бол одоо энэ том одоо энэ цолтой уяачд олон хүмүүс цуглаа те. Энэ хүмүүс бол гал уяа гэж яригдж явна л да. Арай томор. Уяа гэдэг бол одоо нэг хүний морь үйж байгаа хүн бол зөвхөн уяаны зохион байгуулалттай гэж яаж байгаа юм. Би Өвөр хангай аймгийн хар хорин сумын Харьяат Аян хэрвэн гард магна гэж ах юмрыг уяад одоо 2 дахь жилдээ явж байна. Тэгээ өнгөрсөн зам бас айтайхан наадцсан 2 бүсийн уралдаанд сайраг төрүүтэй наадцсан. Одоо морь үйн гэдэг чинь бол ер нь одоо ганцхан миний хүч хөдөлмөр биш үү те. Одоо энэ туслах залуучууд, унаач хүүхдүүдийн айгүйх нүрийн хөдөлмөр байхгүй юу те. Одоо туслах залуучууд л хамаг юм хийж байгаа шүү дээ манай энэ дүүнер чинь. Туслах одоо манай өөрийн төрсөн дүү байна. Унаач болохоор энэ одоо энэ хотын манай энэ ах дүү хүүхд байгаа. Тэгээ манай өөрийн хүү бас морь унж байна. Ингээ 3 хүүхдтэй. Тэгэл явж байна да. За морь уйх бол дарахгүй сүүлийн үед их цаг зав хөрөнгө мөнгө хичээл зүтгэл шаардсан юм ажил бол ер нь одоо эдийн засгийн талаас нь ингээд авч үзэх юм бол нэг морийг одоо ингээд намар одоо нэг 11 сараас хулаад хийжээгээд за зунд ноонд нь гаргаад ингээд бүтэн жилийн хугацаанд ер нь одоо нэг мориноос гарах зардлыг ер нь та нар тооцож үзсэн үү? За яг нарийн тэгж нэг тооцож үзсэн юм бол бас юу байна. Тэгтээ ер нь одоо цаг зав ажил төрөл одоо санхүү эдийн юу те энэний бол бас нүр их юм зарцуулагдж байгаа ажил л да. Тэгэд яг ингээл өдөөний уяачид одоо манайс морь үйж байгаа хүмүүс яг ингээл морьдөө яхад бас ер нь бас санхүү юугаар хэцүү штэ. Тэгээд одоо энэ моринд орж байгаа энэ бизнесмен ах нар залуучууд байна штэ те. Эднэр чинь бас тусламж дэмжлэг үзүүлээд ингээ явж хахад манайс бас юу байгаа юм л да. Морь үйхэд бас энэ тэнд яга надад явж хахад айгүй их юу орно штэ. Тэгээд энэ одоо компани захирлууд эднэр чинь мөнгөтэйдээ бас ингээд яваад байгаа юм шүү дээ. Одоо Монгол хүн анх адуу гэдэг амьтны хурдыг мэдэрсэн. Тэгээд Монгол хүн одоо энэ олон үеийн энэ өв соёл байна шүү дээ. Манай энэ Монгол морины уралдаан гэдэг чинь. Мориноос мэдээж хэрэг бас сайхан морь сайхан хурлаад ариг түрүү авбал тэрнээсээ сэтгэлийн жаргал цэнгэлийг бол идэлнэ. Давхар цаанаа бас энэ чинь үндэснийхээ өв уламжлалыг хадгалах. Ер нь одоо ингээд түрээнд өссөн ч гэсэн одоо морь гэдэл явж байгаа олон хүмүүсийг би бас миний хувьд мэдх юм л. Бидний хөл би бас нэг цаанаасаа нэг цуснд нь удманд нь байдаг учраас ингээд бас яваад байт юм болоо гэж ойлгоод. Тий олон зуун жилийн турш энэ Монгол наадам ингээд үргэлжлээд яаж хахад одоо тэгээд цус генд нь шингэцсэн байдаг юм шиг байна тэгээд. Морь үйсэн хүн, морь дагсан хүн ер нь муу явахгүй л гэж одоо ярьдаг шүү дээ тий. За танаахан ер нь морьдоо хизээ үед ёсолдог.
За морь ёслогоо яг 100-ны үеэнд л анх морь барихад ёсолж байна. Тэгээ хүмүүс одоо бар нохоо хоёр одоо морины ивэлжил гээ те бар нохоод ёсолж байдаг. Зарим хүмүүс бас гахаа өдөр ёсолж байдаг нэг. Сүмбэр уулын оройд хамгийн түрүүнд гарсан юм гэдэг. Зөв. Тэгээ гахаа өдөр энэ даваа муугаа тэгж ёсолдог юм л. Тэгээ би ч одоо Эрдэнэчлэл байхдаа олон жил болсон болоод чуквах өөрөө бар жилтэй. Тэгээд нохоо өдөр ёслоод байдаг. Тэгээд бас нэг өдрийн юу мөгийг харна л та тэр нэг дашнын балж юм гээл яадаг штэ тийм өдрөө ёслоод байдаг. Би бас өөрөө морь жилтэй болохоор тэг айл бар нохоог л айл ёсолчдөг юм. Морь ёслно гэдэг. Ер нь манай уяачид одоо бас их сүсэг бишрэлтэй. Бас одоо уяачин одоо тэгж болохгүй, ингэж болохгүй гэж одоо бас цээрлж явдаг тийм одоо бас олон зүйлүүд байна тийм ээ. Ер нь бас их бэлгшээсэн ийм бас сайхан юмнууд ч бас их тохиодог шүү дээ. Тэгэхээр уяачдыг бол би бас их сүсэг бишрэлтэй бас ард үгдээцээс өвлөж ирсэн бас тийм нэг уяачин цээрлэх одоо бэлгшээх тийм амд амтсан сайхан юмнууд байдаг шүү дээ тийм ээ. Тий. За морь уйх чи ер нь бас ер нь тийм сүсэг бишрэл бас байх хэрэгтэй л дээ. Бас хамаагүй одоо газар ус өндөөл тийм ээ. Одоо амтан юугаар оролдоод байх ш ер нь дэмий байх. Тэгээд ер нь чуквах тэр би туслах байж байхад нэг юм болж ирсэн. Одоо чуквах ярьдаг штэ тэр нөө шар газарга нөө нэг гадаад дэмжлэгээ хийлгчээд ирэхэд нэг туранхай байсан гэд. Тэгээд тэр хойно юу Сэрэлэнгийн баруун хараагийн урд октябрийн тэнд юу ногоонд гараад тэгээд сайхан ногоолчод яг морь ёслохоо эхлээ байж исэн чинь бид нар ч зүгээр нэг асартл ингээд идээ засчаал лам авчирчаал ингээд байж исэн чинь тэг галдрах хар хурдраа дахиж орж ирээд ширээн доор ингээд гівцсэн байхгүй. За. Тэгээд чуквах би ч ганцаараа туслахаар байсан. Бид хоёр цөөхөө идэм уйцсан 5-6 юм уйцсан. Тэгээд тэр жилийн уралдаад шар газарх чи нэг хурдад аман үзүүлсэн байсан шүү. Тэрний дараа жил 2008 онд байхгүй. Тэгээд тэр нохоо оруулж ивчээ. Тэгээд чуквах бас наа чи ямар сайхан ид болов хоол зундлаад явуулчих гээд. Тэгээд тэр ягаад тэр жил их сайн наадсан шүү дээ. 5 адуу уяад улсын наадам 4 1 4 3 хайр явчихсан. За. Тий. Хар хурдаар ирж майхна үүдээр орж ирдэг. Яг нөгөө эдээ цэцмээс ширээн дор гівчдэг. За. Тийм болж ирсэн. Нохоог бол одоо бас морины ивэл гээд энэ тэнд одоо уяан дээр нохоо ирэх. За тэгээд одоо айлд одоо нохоо уруух энэ төр шиддэг юм а тийм ээ. Тий. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, худалдаа үйлдвэрлэл, барилгын салбар тэргүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч Apes Group. Ер нь ингээ гал уяа гэдээ яах юм бол хамгийн одоо юу ч нөгөө сандаж гоох манай хоёр л өсч тээ. Тэгээд тэрнээс ингээ өргүүлжтэй л явж байгаа шин. Тэрнээс ч яаш одоо тэгэл зөндөөл гал уяа болсон баг л та. Гэхдээ яах уян дээр нөгөө шовуу суугаад яах бол юу адаг гэлээ бас бэлгшигээд явуулсан. Нохоо ирүүл сайн байдаг мэд гэл алагдахаа бас яривал яадаг ч үлээ тиймэрхүү байгаад л тийм. Ер нь бол яг одоо таарсан юм бол байхгүй. За манай галын гişүүд гэх юм бол одоо Апо компани Бацаах ах байна. Тэгээ Бүрбаатар ах байна. Тэгээ Ганзүрг ах байна. Тэгээ манай Тулгаа байна, Золоо байна, Бүүжээ байна, Мянбат байна. Тэгээд Сэнцрүгийн гантлаг гэдэг бас нэг залуу байна. Тэгээд бас Мяатын гантлаг гэдэг бас нэг залуу байна. Тэгээ энэ одоо хэн байна? Сэрэнбат ах нэг Чимэд боо. Өөрч одоо манай оршихоо байна. Шинээр нэг 50 гэдэг бас хөвсүүдийн нэг залуу бас орж байгаа. Тэгээд чи манай болтоо бас нэг хөөти уурхаа нэг цогоо гэдэг. Цогт гэрэл гэдэг ахгүй. Манай мөнгөө байна инк мөнгө. Цэвэнэ хаваа бас цэвэн гэдэг. Цэвэн руу гэдэг. Тэгээд аюулгүй гэдэг Зүхбаатарын нөгөө тэдний бас нэг 4-5 мөр байгаа.
энд бол одоо манай бүхэл одоо байгаа. Тийм. Нэг 20 идэ одоо ирчээд байгаа. Тий. Хар азраг бол одоо манай Мандаа Уяач Батхүү надад эцгийн бэлгэнд өгч ийсэн. Гулгар хээр азраг. Тий. Их нь болохоор зэрэг тооруулга өгчлөлтөө манай унган хээр халтар хэргүй байдаг. Тэрнээс л гарсан манай одоо унган атуу да. Одоо манай халзан үрээ болохоор зэрэг эцэг нь болохоор зэрэг Янта шарга гэд тойруулга өгшилтэй. Төв аймгийн Алтан болог сумын засаг дараагсан Зундын Батболдын унган хонгор гүний өгшилтэй адуу. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, үндэсний бүтээн байгуулагч Тайган Алтай групп. Уяачин эрдэм реалити шоуны уяаны зохион байгуулалтын талаарх дугаар инхүү өндөрлж байна. За ингээд өдөд бол морины хаврын уяаны ёслогоо, за 100 бол одоо зуны уяаны ёслогоо гэж одоо мордоо ёсол тийм. За манай хүн мандал галын хувьд бол мордоо ёслогоо бол өргөн дэлгэр юм сайхан боллоо. Нийтдээ нэвтрүүлэг хүлээж авч үзэн энэ 9 шилдэг уяачин уяаны зохион байгуулалт, уяаны арга барил энэ талаар хамтран сонирхоо үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар эргүүлцгээе.